30 жилийн дараа үндсэн хуульдаа 30 гаруй нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн хуульд орсон шинэ нэмэлт өөрчлөлтүүд өнөөдрөөс эхэлж яг одоо 12 цагаас эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байна. Үндсэн хуульд оруулсан 30 гаруй нэмэлт өөрчлөлтийн 4-5 нь шинэ намын санаачлагаар орсон нэмэлт өөрчлөлтүүд байна. Нэгдүгээрт Монголын ард түмнийг баялагт нь эзэн болгох заалт үндсэн хуулийн 6-гийн 2 стратегийн орд газруудын үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх тухай үндсэн хуулийн 6-гийн 2 өнөөдөр 12 цагаас хэрэгжиж эхэлж байна. Шинэ намын санаачлагыг дэмжиж өгсөн ард түмэндээ талархал илэрхийлж байна. Хоёрдугаар заалт шинэ намын санаачлагаар үндсэн хуульд орсон хоёр дахь заалт бол хариуцлагагүй, сахилгаватгүй, гэмт хэрэг толбогдсон улсын их хурлын гишүүдийг эргүүлэн татах заалт шинэ намын санаачлагаар үндсэн хуульд орсон юм а. Өнөөдрөөс эхлээд улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах заалт өнөөдрөөс эхлээд яг одоо энэ өдрийн 12 цагаас хэрэгжиж эхэлж байна гэдгийг та бүхэндээ дуулгая. Шинэ намын санаачлагаар орсон 3 дахь заалт. Миний бие Баян-Зүрх дүүргээ сонгогдсон улсын их хурлын гишүүн байгаа. Монгол улсын хамгийн том засаг захиргааны нэгж болох Баян-Зүрх, Сонгон хайрхан, Дархан, Орхон гэх мэт аймагуудад засаг захиргааны нэгжүүдэд засаг захиргааны томоохон реформ хийх эрх зүйн үндсийг үндсэн хуулиар бүрдүүлж өгсөн юм а. Шинэ намын санаачлагыг дэмжсэн олон түмэндээ та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Баян-Зүрх, Сонгон хайрхан, Дархан, Эрдэнэт хотууд засаг захиргааны хувьд том реформ хийгдэж төрийн үйлчилгээ иргэдэд ойртох түүхэн боломж 30 жилийн дараа ирж байна. Шинэ намын санаачлагаар орсон 4 дахь том өөрчлөлт бол шүүхийн шинжилэлтэй холбоотой заалт байгаа. Хонгилын шүүхийн системийг, шудраг улсын шүүхийн системийг нураахын тулд шүүхийн шинжилгээг эхлүүлэх түүхэн шаардлага 5 гишүүний тэмцлийн үр дүнд бий болсон юм а. Ийм учраас шүүхийн ерөнхий зөвлөлийг 5 биш 10 гишүүнтэй болгох. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд сахилгын хороо, хариуцлагын хороог байгуулж, авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нэр нүрээ барсан шүүгч нарыг огцруулах, хариуцлага тооцох эрх зүйн орчныг шинэ намын санаачлагаар үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар өнөөдрөөс эхэлж хэрэгжиж эхэлж байна гэдгийг та бүхэндээ дуулгая. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд өнөөдөр 12 цагаас хэрэгжиж эхэлж байна. Шинэ нам үүнтэй холбогдуулж бас ард түмнээ баялагт нь эзэн болгох хуулийн төслийг боловсруулснаа та бүхэндээ бас зарлаж байна. Монгол улс 34 том стратегийн ордтой улс орн байна. Баян Монголын ард түмэн баян байх ёстой гэж бид үздэг юм а. Агуу Монголын ард түмэн агуу байх ёстой гэж бид үздэг юм а. Ийм учраас төрийн мэдлийн Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 15 тэрбум хувьцааг Монголынхон нийт ард түмэнд 100% өмчлүүлэх хуулийн төслийг шинэ нам өнөөдөр санаачилж өргөн барихаар боллоо. Эрдэнэс 5 толгой гэдэг компани зах зээлийн үнэлгээ 300 тэрбум доллар байна. 300 тэрбум доллар байна. Эрдэнэс 5 толгой гэдэг компани өнөөдрийн байдлаар 15 тэрбум ширхэг хувьцаатай компани байна. Яг өнөөдрийн байдлаар Эрдэнэс 5 толгой гэдэг компани хувьцааны 10 гаруй хувийг, 14 хувийг Монгол улсын иргэд эзэмшиж байгаа. Бид өнөөдөр энэ хуулиа өргөн барьж батлуулснаар Эрдэнэс 5 толгойн хувьцааг 100% ард түмэндээ өмчлүүлэх гэж байна. Бид зөвхөн эзэмших эрхийн хувьцааг биш, өмчлөх эрхийн хувьцааг гаргах хуулийн төслийг өргөн барьж байна. Нэг хүнд ойролцоогоор 4600 ширхэг өмчлөх эрхийн хувьцаа оногдохоор болж байна. 4600 ширхэг өмчлөх эрхийн хувьцаа. 1072 дээр нэмэх нь 3600 ширхэг хувьцааг эргэн бүртээ бид өмчлүүлэхээр болж байна.
нэг хүнд ойролцоогоор 266 сая төгрөгтэй тэнцэх өмчлөх эрхийн хувьцаа оногдно гэсэн үг. 4 хүн амтай өргөхөд ойролцоогоор 1 тэрбум төгрөгтэй тэнцвүүц өмчлөх эрхийн хувьцаа оногдохоор хуулийн төслийг бид өргөн барьж байна. Өрх бүрийг тэрбумтон болгох хуулийн төслөө өнөөдөр өргөн барьлаа. Шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулж өрх бүрээ тэрбумтон болгох хуулийн төслүүдийг улсын их хурлын даргад шинэ намын зөвлөлөөс өргөн барьж байна. Баян Монголын иргэд баян байх ёстой. Агуу Монголын иргэд агуу байх ёстой гэж бид үзэж байгаа учраас Монголын ард түмнийг баялагт нь эзэн болгох хуулийг өнөөдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 6-гийн 2 хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан өргөн барьлаа. Энэ хуулийн төслийг боловсруулахад шинэ намын эдийн засагчид Ууганбаатар, шинэ намын эдийн засагч Батцуур, шинэ намын төв зөвлөлийн дарга Болд нар идэвхжүүлэн ажилласан гэдгийг та бүхэндээ хэлхийг хүсэж байна. 30 жил Монголын ард түмнийг ядуу амьдруулсан улс төрийн хүчнүүд, 30 жил Монголын ард түмнийг мөлчсөн олигархууд Монголын баялаг ордуудад эрдэнэ билгийгээ пөрөв төвшингээ эзэн суулгасан 30 жил байлаа. Одоо шинэ нам том эдийн засгийн бодлого эргэлтийг хийж байна. Монголын баялаг, Монголын ард түмнээ эзэн болгох хуулиа өргөн барьж байна.